төлөөгч Анжгаа гэрлээ занариулагчаар ган болдын ангараг нар айлсаж байна. За өдрийн төргий. За өдрийн төргий. Нэвтрүүлгийн хамтраалагчаар 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэнэ гэсэн уриатаар очир ундраа ОМЗ банк санхүүгийн байгууллага. За мөн Mobicom шагналтай код урамшуулаар хамтран ажиллаж байгаа баярлалаа. За баасан гарагт бид нар бөөндөө хөтлөгчдөөгөө нийлж хагаад гайхан биширдэг ийм сонирхолтой зүйлүүдийг ярьдаг байгаа. Итгэмээргүй ажилттай, сонирхолтой урлагийн чин хандлагууд, трендүүд, төрлүүд, түүхүүд гээд олон сонирхолтой зүйлсийг хуваалцдаг байсан. Тэгвэл өнөөдрийн дугаараар бид нар дэлхийд дахинд үн цэнээрээ шагшигдсан хамгийн үнэтэй эрдэнэсүүд болон түүхийн цаг үеүүдэд хайцсан хэн авсан тодорхойгүй алга болцсон эрдэнэсүүдийн талаар бас ярьж гинөө. Манайхаа орж ирээд хараараа бүр үү гэмээр л ёо хамарч амар том хийн тий. Тийм штэ. Ёо бүр. За эхний танилцуулах эрдэнэс бол Hope Diamond буюу найдвар гэдэг нэртэй ийм хөх алмаз байдаг. За 17 дугаар зуунд энэтхэгийн Гунтур мужийн Коллор гэдэг уурхаагаас анх олдсон энэ хосгон үнэт чулууг хараалтайч гэж ярих нь илбэг байдаг тийм. За алмаз олдсон даруйд Францын эрдэнэсийн наймаачин Жан Баптист Таверне гэдэг хүн худалдаж авчээ. За ингээ Парист авчруулсан. Засаж янзлаагүй байсан алмазыг Франц уран даргачууд зүсэж янзлаад Францын хаан 14 дугаар Луйд худалджээ. За Франц хөх алмаз гэж нэрлэгдэж байсан энэ алмаз эцэст нь дандаа л золгүй хөхлөөр өнгөрдөг учраас магадгүй хараалтай чулуу гэсэн байж болох юм л да. 14 дугаар Луй хааны дараа энэ эрдэнэс Францын 16 дугаар Луй хаанд болон түүний хатан Мари Антуанет нарыг босгочд баривчлах үеэр 1792 онд босгочд хааны ордныг тоног цөлмөсөн байдаг. За энэ үеэс хойш сурган тасраад байсан Hope алмазыг хайцсан эцнийг нь хинч мэдхгүй сураг тавьсан ч гаргаж чадаагүй. Нөө Титаникийн ийм хөх алмаз ч юм бол хуурамч те ерөн зүгээр тэр кино зохиол нийл юм те. Тийм. Гэхдээ тэрний чинь яг ориг нь байдаг гэсэн шүү дээ. Тийм үү. За явсараа анх нэлээд том буюу 69 карат байсан алмаз маань 45.5 карат болсон буюу жижигсэн байдалтайгаар 1839 онд дахин гараад ирсэн. Хаанаас? Энэ үед Америкийн банк санхүүгийн салбарын нэгэн том төлөөлөл болсон Hope-ийн гэр бүлийнхэн уг алмазыг авснаар өнөөдрийн Hope гэдэг энэ нэрийг нь бол өгсөн юм байна. За ингээд 1947 онд Америкийн үнэт эрдэнэс цуглуулагч Харри Уинстон гэдэг хүн хөх алмазыг худалдаж авснаар эцсийн эзэмшигч нь болсон 45.5 караттай энэ хөх алмазыг хэрв үнэлэх юм бол хамгийн багадаа $350 сая үнэтэй. Бацар байна. За ингэж үздэг юм байна. За одоо нөгөө нэг домогт Мэрилин Монрогийн алмаз бол одоо эмэгтэйчүүдийн хамгийн сайн найз гэж нэгэн цагт дуулж байсан шүү дээ, тийм үү? За тэгвэл нөгөө алдар Тиффанид барьсан Оройн зоо кинон дээр жүжигчин Одри Хепберн 40 нас хүрээгүй байхдаа алмаз зүүх нь сонинч гэсэн алмаз л алмаз шүү дээ гэж бас хэлсэн байдаг тийм үү? Тэгэхээр бид хоёр өнөөдөр яасан байх нь манай гараг дээрх хамгийн үнэтэй, хамгийн чамин тансаг алмаз буюу очир эрдэнэ чулуунуудын талаар мэдээлэл хүргэж байгаа шүү манайхаа. За тэгэхээр дараагийн танилцуулах эрдэнэс бол агуу Могуул гэдэг нэртэй мөн л энтэгээс 17 дугаар зуунд олцсон алмаз байгаа. Монгол гэдэг чинь Монголтой холбогдоод байгаа юм шүү. Одоо гэтээ энэ хард яг ийм ерөөсөө ингээ янз бүрийн юм хүн байхгүй ингээд нөгөө нэг байгалаараа гин цаашаа ингээд нэг юм бүнгэр алмаз байгаа даа байхгүй юу? За тийм байна. За 787 карат буюу асар том энэ чулууг энэтхэгийн нилээд том нэг гэр бүлийн төлөөлөгч болох Эмир Жемла гэдэг хүн Хиндустан буюу одоогийн энэтхгийг 30 жилийн турш захирсан Шах Жахан гэдэг хаанд өргөл өрцөлгөн бэлгэлжээ. За ер нь бол 17 дугаар зууны энэтхгээс аврах том алмазууд их олдож байсан. За нүдээр харах юм бол чансан үндгийг талаар нь зүссэн юм шиг харагддаг энэ чулуу аз олж гадагшаа гаралдаггүй энтхэгийн хаадын удмын гэр бүлд үлдсэн. За Хиндустаны хаан Шах Жахан өнөөх аврах том алмазаа өөлүүлж засуулахаар хаа байсан Венецээс уран дархан Ортенсио Борджио гэдэг хүнийг урьж авчирсан гинэ. За тэгсэн чинь нөгөө Ортенсио Борджио ч яг аврах том төсөлт хийгдээгүй алмазыг хараад тэгш хэмтээгээс гадна цэвэр аятайхан харагдуулахын тулд нилээд өөлцсөн юм байна.
За. Тэгээд 787 каратээс алмазыг бараг л 500 карат болгосон байгааг нь хараад ямар гоё юм бэ? харин тийм байгаад жаах шахан хаан асар хилэгнээд нөгөө Ортисио Боржиг чинь шууд хөнөөхөд тушаасан. За аз болж удалгүй уурн гараад Венец уран дарахныг өршөөсөн. Гэхдээ өөрт нь байсан бүх мөнгө болох 10,000 рупийг нь туруул болгож хураан авчээ. За 1665 онд Шахын хүү Аврангибес гэдэг хаан Францын алдарт үн тэдлийн наймаачин, шинжээч, судлаач та түрүү нөгөө хамгийн ихний таны алмаасан дээр яригдсан тэр Жан Батист Таверне дээр штэ. За тий. Энэ ертөнцийн бүр ингээд дуу алдан гайхаж хараад за би зүгээр хэлсэн үнээр чинь худалдаж авмаар байна гэж хэлсэн байл та. Харин хаан эцэг нь хүртэл нандинаа хадгалдаг байсан алмазыг худалдахгүй гэдэг байр суурин дээр хаан хүү бол хатуу зогссон. За ингээд агуу Монгол алмаз Хиндустаны хааны ордны сан хөмрөгт хадгалагдаж байгаад 1739 онд Дели халдлаганд өртгөөр сургаггүй алгуулсан. За өнөөдөр ч сургаггүй байдаг энэ алмазыг Оросын Екатерина хатан хааны сан хөмрөгт байдаг Орлов нэртэй алмаз байх магадлалтай гэж үздэг. За удахгүй энэ Орлов гэдэг алмазын тухай ярьж өгөн заяа. Харин сургаггүй алгуулсан агуу Монгол алмазны үнийг тооцох боломжгүйч Google-ээ сайж үзсэн чинь адил хэмжээтэй буюу 530 караттай алмаз 400 сая доллараар үнэлэгдэж байсан байт юм байна. Амар. Энэ гэхдээ үнэхээр гоё юм аа ёо. Тийм багаз. Үнэхээр гоё юм байна. За тэгвэл нэг 400 сая доллар орчмын үнэтэй гэж л зүгээр хамгийн багадаа шүү дээ. За одоо миний ярих гэж байгаа бол үнэхээр тийм ингээд юу гэдгийг үзэсгэлэнтэй гэхэд бол үнэхээр үзэсгэлэнтэй шүү. За дараагийн харилцуулах алмаз бол жинхнээсээ дэлхийд дахины эмэгтэйчүүдийн шунлыг төрүүлдэг ягаан од гэдэг нэртэй алмаз байгаамаа. За анх 132 карат боловсруулаагүй алмазнаас тастаад 59.6 карат болгож хийсэн энэ бөгж 71.2 сая долларын үнэтэй. Базар байна. За алмазыг одоогоос 26 жилийн өмнө буюу 1999 онд Өмнөд Африкийн нэгэн уурхаагаас олборлсон. Яг тэгтээ одоо ингээ хураандаа зүүцэн байгаар харахаар ямар гоё юм бэ нэрээ. Үнэхээр үзэсгэлэнтэй. За алмазыг зүлгэж хэлбэрт оруулах гэж маш их хөдөлмөр шаарддаг ажил юм байна. Одоо харагдаж байгаа энэ ягаан алмаз яг энэ өнгө төрхөө олох гэж нэлээд удсан юм байна. Тий. Уран дарагчид 20 сарын турш гэж шүү. За 20 сарын турш зүлгэж байж өнөөдрийнх нь хэлбэрийг гаргаж ирсэн гинэ. За. Энд чинь алмаз чи өөр хамгийн хатуу чулуу тий. Тийм учраас энийг өөлж ингэж гоё хэлбэрт оруулна гэдэг бол амар л да. Америкийн үнэт чулуу судлалын институтаас ягаан одыг манай гариг дээр хамгийн том өөсөвгүй тув тунгадаг ягаан алмазаар тодруулсан байт юм байна. Тэгэхээс аргагүй маань үнэхээр гоё харагдчих. 2017 онд ягаан одыг Хонконг дуудлага худалдаагаар оруулахад 71.2 сая доллараар зарагдсан. Магадгүй өнөөдөр энэ том бөгжийг хэн нэг чинэлэг хүний ихнэр зүүжгсэн ч явж иж болох юм гинэ. За бас тийм тий. Ягаан одыг Хонконгт төвдөө үл хөдлөх үнэт эрдэнэс зочд буудал ихтлгүүрийн бизнестэй Choi Tai-Fook гэдэг групп худалдаа авсан тодорхой байдаг гэж байна. Ягаан одыг 2013 онд 83 саяар Sotheby's-ийн дуудлага худалдаан дээр зарсан. Харин худалдан авагч эцсийн мөч татгалцсан учраас 2017 он хүртэл Sotheby's-ийн үндэслэн худалдаан дээр хадгалагдаж байсан юм байна. За өнөөдөр ягаан дуудлага худалдаагаар хамгийн өндөр үн хүрч зарагдсан ягаан алмазны рекордыг эзэмшиж байна. Өмнөх рекордыг нь графийн ягаан гэдэг алмаз эзэмшиж байсан гинэ. За 2010 онд энэхүү 2478 каратын ягаан очир алмазыг дуудлага худалдаанд оруулахад 27-оос 38 сая ам долларын үнэ хүрнэ гэж тооцоолж байсан ч Graph Diamonds буюу гэдэг энэ компани эзэн үнэт хэдлийн мастер Лоренс Граф гэдэг хүн 46 сая ам доллар худалдаж авч ирсэн гинэ. Энэ ч гэсэн үнэхээр гоё гоц. Тийм байна. Тув тунгалагийн. Өстой гоё юм. Ямар гоё юм бэ? Сарнаа сараах юм нэ. Бэлэгт амьдардаг штэ. Алмаз гэснээс сард нэг удаа алмазны офис цэвэрлдэг гоё шүү том жижиг золигнууд энт тент гэлэл заадал шука жахаа хөдлөөд битүү энт тент нүдний шилдээдээ харин ч нэг гинэ. За. Лоренс Граф боловсруулаагүй чулууг засварлаж жинхэнэ гоо үзэсгэлэнг нь ил гаргаж чадсан юм. Байгалийн гаралтай 20 орчим сэвийг арилгаж хэлбэрт оруулан зассан байдаг. Өмнө нэргүй байсан уг чулуундаа графийн ягаан гэсэн нэрийг өгсөн байдаг.
Засварласны дараа энэхүү ягаан алмаз нь 2388 каратын хэмжээтэй болсоогаад одоо дэлхий дээр буу хамгийн өөсөвгүй тунгалаг ягаан очроо эрдний нэгт бол зайлшгүй тооцогддог гинэ. Угаасаа тэгэхээр юм байна. Үнэхээр гоё харагдаж байна. Графийн ягаан нь энэ одоо 2А зэрэглэх тул дэлхий дээр байгаа бүх очир эрдэнүүдээс хамгийн шилдэг гэх одоо алмазнууд нь нийлээл 2% байд юм ээ хамгийн шилдэгүүд. Тэр 2% нь багтдаг гэж байна. За. Энэ үнэхээр гоё юм байна өө. Гоё юм байна. За хамтран шууд танилцуулаад өргөжлүүлэх үү. За Улаанбаатар хотод 16 цаг 24 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар Mobicom шагналтай код урамшуулаараа хамтран ажиллаж байгаа. За Mobicom-ийн хэрэглэгч бол та Mobicom app руугаа ороод өөрийн урилгын кодоо найз руугаа илгээгээд за дараа төлбөрт эсвэл хосолсон багц руу шилжихийг урих юм байна. За тэнгууд найзд нь таны кодыг ашиглаад багцаа ахиулах юм бол 5 GB. За найзд чинь бүр 15 GB дата бэлэглэн заяа. Ингээд 5 GB нэмэгдчихэв. Ингээд хоёулаа датагаар бэлхэнэ. За олон найзын ураг тутамд яасан мах нь дататай нэмэгдээд л ахна. За тэгэхээр яг одоо найз руугаа урилгын кодыг илгээгээрэй Mobicom-ийн хэрэглэгчтэй. За тэгэхээр найзтайгаа хамт дататай болтол гэх юм бол энэ шагналтай код урамшуул гэдэг юмд оролцоод эхлээд өөрөө та Mobicom-ийнхоо аппликейшн руу ороод өөрийнхөө тэр нөгөө нэг урилгын код гэдэг юм бол үүсгэх нь шүү дээ. Тэгэл тэр код бол бүгднэрүүн те за чи ингээд нэг юугаас солиотгоо чи дараа төлбөрт болооч багцаа ахиулаатгаа чи гэл тэгэл ахиуллаа таны кодыг аваад ахиуллаа танд 5 GB найз чинь 15 GB. Яг байна. За тэгээ Mobicom-ийн дугаараас бол та 2222 руугаа залгаарай. Өөр операторын дугаараас бол 1822 руу залгаарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mobicom шагналтай код урамшуулаараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. За сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг Мэдрик Суратагаар New Art болонгаар өнөөдөр бид дэлхийд гайхагдсан очир алмааснуудын талаарх мэдээллийг хүргэж байна. За дараагийн танилцуулах үнэт хэдлэл бол Graph Diamonds компани одоо таны сая дурсан компани гаргасан тогс нэртэй ингрийн зүйлт юм аа. Энэ бол за энийг ингэртэй зүүцэн явж байгаад одоо юугүй. Энэ бол те нэрээ үнэхээр үнэлж баршгүй бах уу энэ. Гайхалтай. Угаасаа хардаа ингэдэг гэж байна. Энэ Graph Diamonds гэдэг энэ компаниг биш те. Алмазны хаан гэж нэрлэдэг юм байна. За өмнөх лут одоо алмазуудчиг өөрийн гэсэн түүхгүй ч энэ тогос гэдэг үзэсгэлэнтэй амьтныг үнд чулуугаар уралсан энэ ингрийн зүйлт $100 сая үнэтэй. Тийм энэ өстой. Цээжинд байгаа тэр том цэнхэр мэнхэр нь одоо ямар ч том байгаа юм бэ тийм. Тэгээд тэр тогсны нөгөө сүүлийнхаа үд болгонд нь бүр ингээд дайманд байгаа үсттэй өдөр болгонд нь. За нийт 120 зууны 81 град бүхий цагаан, шар, хөх болон улбар алмаз зэрэг 1300 гаруй өнд чулууг энэ хүзүүний зүйлтэнд энэ ингрийн зүйлтэнд шингээсэн байдаг. За Graph Diamonds гэдэг энэ газрыг Lawrence Graph 1960 онд Лондон хотод байгуулсан. Энэ газрыг үндэтгэлийн хаан гэж нэрлэдэг нь тодорхой учиртай. Яагаад гэхээр нөгөө Африкийн болон 3 дахь орнуудаас хөдөлмөрийн мүлжлэг хийж цус асгаруулж олборлсон үндэтлийг графийнхан бүтээлдээ ашигладаг ийм мундаг компани юм байна л та. Тийм учраас алмазны хаан гэдэг. За алмаз гэдэг нөгөө нэг Америк кино гэдэг шүү дээ. Graph Diamonds-ийн бүтээсэн $100 сая энэ ингрийн зүйлд эзнийхээ ингэрт гялтхнаж яваа. Гэхдээ хэн худалдаа авсан нь одоохоор тодорхойгүй байдаг. Тийм байгааз. Тийштэй. Харин тийм 100 сая юм зүгээ явж байгаа гэдгийг мэддэгчийн балаас эвгүүд нэстэй юм ч тоо. Би бол нуу ядаргатай тий. Чи нөгөөдхийг бас нууж л байгаа юм тий. Нууж байгаа. За. Нэр ийм супер юм хүн ингээд за ингэж жагаад эднийг нийлүүлэхлээр ийм гоё зүйлт болох юм байна гэж бодонд гэдэг ч зэвүүн байгаа. Харин тийм. Баазар байна бод. Йоо. За дараагийн танилцуулах алмаз бол бас л энэтхгээс гаралтай. Энэтхгийн Андхра Прадеш мужийн яасан сонссон нэр. Харин тий. Зүгээр шууган дээр нэг бүжигнуулаад байдаг мужиг үгүй. Тийм байна. Андхра Прадеш мужийн Колор уурхаагаас олдсон гэдэг Кох И Нуур гэдэг энэ алмаз анх 186 карат буюу 38.2 грамм байсан гэдэг баримт тавин мэдээлэл нь бол байд юм байна.
Ийм том байсан юм а гэдэг. За тэгээ асар том алмаз олдсны дараагаар Монголын хаадуудын дитмэн дээр заларсан энэ очир эрдэнэ 1740 онд болсон дотоодын дайн самны үеэр хааны ордноос хулгайлагдсан байдаг. За энэ Монголын хаадууд гэдэг чинь энэ бол нөгөө нэг юу шүү. Нөгөө алдарт юу мөг Таж Махал захаалыг барьсан тэр үеийн одоо энэтхгийг базжсэн ийм овг аймгийнхан гэж ойлгоно. За эцэст нь Баруун Азийн хэд хэдэн орны хаатын толгой дээр заларч байгаад сүүлдээ тухайн үедээ Англиг нэгтгэн аваад байсан Их Британий хатан хаан Викториягийн дитмэн дээр залрах болсон юм байна. За харин Британд ирснийхэн дараа ягаад ч юм дандаа хааны удмын эмэгтэй гишүүд Кохинуур гэдэг энэ алмазыг зөөсөн тухайн үед эрэгтэй хүн энэ алмазыг зөөх нь муу ёр гэж хүртэл үздэг байсан гэж байна. За. Тий. Виктория хатан ч гэсэн эхлээд Ингирийн зүйлтэн дээр зүүж байгаад явандаа дитмэндээ зүүсэн. 1901 онд Виктория хатан нас барсны дараагаар Александра хатны дитмэн дээр энэ чулуу залрах болсон. Хожим нь 1911 онд Мэри хатан цуст Мэри базар байна. Мэри хатан энэ дитмийг өмсөж байсан бол 1937 онд Их Британий хатан хаан Элизабет гэдэг хүн хаан ширээн залрах үедээ энэ дитмийг зүүжээ. За одоо бидний хамгийн сайн мэддэг нь бол Элизабет шүү дээ. Тийм саяхан бурхан болчдөг. За одоо энэ дитм өнөөдөр мэдээж 3 дугаар Чарльз хааны мэдлэлд байгаа. Магадгүй эрэгтэй хүн зүүж болохгүй гэдэг бунхар сүсэг өдийн үед мартагдсан байж болох юм. Кохинуур бол манай эрдэнэсээ эргүүлж өг гээд. За. Иран, энэтхэг, Пакистан, Афганистаны газрууд нэг хэсэг шаардж исэн гинэ. 1947 онд энэтхэг улс Их Британаас салан тусгаарласныхаа дараагаар Кохинуурыг тогтмол нэхэж байгаа гэвэл худлаа хэлсэн болохгүй гэж байна. Одоо 47 оноос хойш л байнга л нэхэж. Ой, манай алмазаа дайманд авъя гэдэг. Өгөөч. За энэ алмазыг 400 сая долларын өртөх хүрнэ гэсэн тооцоол байт юм байна. Пүүх. Ямар амар юм бэ тий? Британий хааны эрдэнэс ярьсных за бас нэг том одыг нь ярихгүй болохгүй. Диана гүнжийн зүөх хамгийн дуртай дитм нь Августа гүнжийн дитм гэдэг нэртэй энэ дитм байсан. За. Чарльз хааны эмээ буюу хатан хаан Мэригийн дуртай дитмийн нэг байсан. Хатан хааны эмээ бол Кембрижийн гүнгийн хатан Августа гүнжийг энэ дитмгүүгээр төсөөлшгүй гэнэ. Ингээд 1983 онд тэр бэр гүнж Дианад бэлгэлсэн бөгөөд гүнж албан ёслолын арга хэмжээндээ байнга зүүдэг байсан. Дараа нь хунтааж Чарльзаас салсны дараагаар эргээд хатан хаанд энэ үлдсэн. Аха. За энэ дитмийг л гэхэд 13 сая долларын үн хүрнэ гэсэн тооцоол байт юм байна. Гэтэ гой Дианагийн тэр дитм чинь угаасаа гоё штэ тий. Гоё л дитмэлтэй ер нь яалч байгаа. За. Нэг чарал тоогч үтсэн байж штэ. Бельгийн алмазны үйлдвэрт манай найз охин мэрэгчлэнээр ажилладаг монгол охин байдаг гэж шүү. Тэгээд Бельгийн Антверпен хот чинь алмазны хоттоо том төвн байдаг гинэ. За. Би одоо штэ хамгийн үнэтэй хуримын бүгжнүүдийн мэдээлэл хүргэе заяа. За, Жаклин Кеннеди одоо мэдэнтэй нөгөө буудуучдаг Кеннедигийн эхнэр чинь сүүлд нөгөө нэг Грекийн саятан Анастасистэй суусан штэ. За, юун дөрөнд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Джон Кеннедигийн эхнэр гэдгээр нь бол дэлхийн нийт мэддэг. За, нөхөр нь алагдсны дараа гэрэлсэн хоёр дахь нөхөр Аристотл Анасис түүнд Лесото улсын уурхаагаас олборлсон янз бүрийн хэлбэртэй бриллиант болон том маргад эрднэр чимгэлсэн сүүн бүгж өгсөн байдаг. Одоо энэ ногоон энэ штэ одоо энэ харагдаж байна. За, харамсал дайн Америкийн алдартай тэргүү хадагта тэрбээр 2.6 сая долларын үнэтэй энэхүү бүгжийг ердөө 2 удаа зүүсэн ба бусад үед сейфэнд хадгалаатай байдаг байсан юм байна. За 1994 онд таалал төгссөн Жаклин хадагта үргэлж гойдог байсан загварлаг бүрхмалгаа совдон сандрынхаа ачаар олон хүний хувьд урдын адил загвар чиг хандлага тодорхойлогч хിവэр байсаар байгаа гэж хэлдэг тийм үү. Өөрөө ч гоё хүүхэн байсан л та үнэхээр. За дараагийнх нь би хайрын түүхээрээ ярьж өгчээсэн да манайхан Грэс Келли гээд Монакогийн хунтайж Ренетэ суусан. За жүжигчин штэ Америкийн жүжигчин 4 сая гаруй долларын үнэтэй Carter брендийн маш уран нарийн хийцтэй гоёмсог бүгж авсан. За
Уг том бриллиантан бөгж нь түүний өмссөн ямар ч хувцас гоёл дээр бол зогцдог байсан. Гэтэл 1950-ад оны үед хулгайчийг барьсан нь Хүү амны хэрэг гарвал Эмиг дуудараа зэрэг кинонуудаараа алдарсан юм жүжигчин байгаа. За тэрээр нэр алдартай болохоос өмнө төрлөх Филадельфи мужаасаа Нью-Йорк хотноо ирж Бродвейд загвар өмсгчээр ажиллаж байсан гэдэг. Энэ бас супер бөгж байгаа сте тий. Тийм байна. За бас л саяханда алдарч жүжигчин Элизабет Тейлорын хайрын түүхийг би ярьж өгчээсэн. Одоо манай Клеопатрад тоглосон жүжигчин шүү дээ. За очир эрдэнэт хайртай байснараа гэдгээр дэлхийд алдартай. За тэрээр үн тэдлийн томоохон цуглуулгатай байсан бөгөөд тэдний дунд 33 каратын дотроо ямар ч өө сэвгүй энэхүү цагаан алмаз байдгаа. За тухайн нөхөр Ричард Бартон бэлгэлсэн энэхүү чулуу Элизабет Тейлорын хамгийн алдартай, хамгийн дуртай байсан байгаа. За тэрээр энэ бөгжөө өдөр бүр зүүдэг байсан гэдгээ. За энэ бөгж нь яасан бах нь $1 сая үнэлэгддэг гэсэн мэдээлэл бол байна лээ. За Элизабетийн үн тэтлүүдийг бие барсныхан дараа дуудлага худалдаагаар оруулахад $280 сая болсон. За Элизабет Тейлор Холливуудын домогт жүжигчин гэдгээсээ гадна очир эрдэнэт нүдэж ухаад өгөхөд буцахгүй дуртай гэдгээр алдартай байсан. За тэгээд нөгөө хайрын түүхээр одоо Бартон энэ хоёрын хайрын түүхийг ярьсарт манайха одоо энэ хоёр чинь Бартон ч амар уудаг заяа. Тэгээ яг Клеопатра тоглохтой энэ хоёр ч нөгөө нэг ууц ингээд салхалаад ингээ өөртөө юм хийж уух гэсэн чинь асгаад исэн гинэ. Чинь энэ Элизабет Тейлорыг энэ чинь амар Америкийн Холливуудын лаг жүжигчин байгаа штэ тий. Тэгсэн чинь чи надаа нэг юм хийгээд өгөөдөгтөө гэд тэгээд тэгсэн чи тэр амар шаардсан дүрэнд нь дүр төрхөнд нь Элизабет Тейлор дурлцсан байвал яах вэ? Яа. Тэнгүүд нэг хүүхдийн эцгийн урал дээр очиод шатчаа суугаад байсан чи энд их сайхан гүндүүг томбоо байна. Энийг эцгийн дарга болгоё болгоцсон гэсэн. Тэр шиг л юм болж. Тэнгүүд хамгийн зэв нь над Бартон ч заяа. Элизабет Тейлорыг араар тавих тоолондоо л араар тавьснаас хариулахын тулд одоо манай гаригийн хамгийн алдартай үн эрдэнсүүдийг их нэртэй бэлгэлдэг байсан. За жишээ нь Их Британий хааны удмын гишүүн асан Мэри Тьюдорын зүүж байсан Ла Прегриана гэх алдарт сувдан зөөлтийг өгчээсэн бол дараа нь $300,000 үнэтэй крап очир эрднийг өгч байсан. Тэгээ Бартны зүгээс араар тавилтад сайруулж их нэртэй өгсөн хамгийн үнэтэй бэлэгт нь тэр саяны миний харуулсан $100 үнэтэй Cartier Бартон алмаз ордог байхгүй. Зүүн гарал да. За хоёлаа хамтран айлгч яриад өргөжлүүлээ. Та сая арийн юм бичээдсэн үү те? Үгүй юу те. За Улаанбаатарт 16 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэнэ гэдээ Очир ундраа амзаа банк санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. За та ярьж байгаараа бид бүгд арайруу бичээд. За 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэнэ. Жижиг дунд бизнес эрхлэгчид болон Улаанбаатар хот Эрдэнэтэд амьдардаг хүмүүс бол энийг ашиглах бололцоотой таны бизнесийн санхүүгийн хэрэгцээнд тулгуурласан 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэнэ. Бизнес цаг хугацаа чухал бөгөөд хурдан шийдвэр нь бизнес хугацаанаас хамааралтай алдагдал үүсэхгүй байхад бол чухал нөлөөтэй байна. Мэдээж тэгдэг ингээд эргэлтийн өрөмж зогсчих юм бол ер нь эвгүүл болдог штэ. Энэ аюулаас бол Очир ундраа ОМЗ банк санхүүгийн байгууллагад таныг аврах гэж байна. Таны бизнесийн найдвартай шуурхай санхүүгийн шийдэл гэсэн ийм ураатай юм байна. За 2008 оноос хойш 17 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Очир ундрагийн хувьд бол бизнес эрхлэгч та бүхэндээ бол хурдан уян хатан найдвартай санхүүгийн шийдлийг санал болгож байгаа ийм туршлагатай байгууллага. Уян хатан эргэн төлөлт гэдэг нь болохоор ингийн гинэ таны бизнесийн мөнгөн гүйлгээтэй нийцүүлэн тохируулах боломжтой эргэн төлөлтийн сонголтууд байх юм байна. Би ингээ бөөнд нь ингээ төлөхөд хэцүү. Манайх ингийн одоо жишээл манай одоо эргэлтний тэр үед бол сизон ороод нэлээд сайжирдаг учраас тэр үедээ бид төлөх явж гэх юм ингээд ийм боломжуудыг олгодог юм байна. Зүг. Хурдан шийдвэрлэнэ гэдэг байгаа юм. Энэ нь юу гэсэн үг юм гэсэн чинь бизнесийн зээлийг ерөөс өдөрт нь шийдвэрлэдэг. За. Нөгөө нэг зээлийн хороогоор орж хуралдан муралтан гэсэн юм байхгүй. Олон толгой юм болдгоо юм шиг байна. За ингээд олон жилийн туршлагатай найдвартай санхүүгийн байгууллагаар та бүхэн үйлчлүүлээрээ утасныхын дугаар нь 75 75 18 18 75 75 18 шүү. Facebook нь Очир ундраа ОМЗ гэд англиар бичсэн салахгүй юу гэдэг лээ.
салахгүйгээр заахгүйгээр бичиж чана. За ингээд ÖMZ имэн гэсэн бас сайттай шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэнэ гэсэн уриатаагаар Очир өндөр ÖMZ банк санхүүгийн байгууллага хамтран ярилцаж байна. Баярлалаа. За би одоо нэг сонин түүх ярьж өгөх гэж байна заяа. За 1671 оны 5 сарын 9-нд Хурандаа Томас Плат гэдэг нөхөр Лондонгийн цамхгаас шүү. Английн хааны титмийн эрдэнийн чулууг зохион байгуулалтаагаар хулгайлахыг оролдсон байдаг. За 1671 онд Плат яасан гэхээр Ирландын цэцэгт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж Даблин шилтгэн рүү дайран орж засгийн газрыг булаан авах Ормондын 1-р гүн Лорд Дислэгч Джеймс Батлерыг барьцааны хүн болгон хулгайлахаар хуульдсан юм байна. За Яг хэрэгжүүлэх өдөр тэдний төлөвлөгөө баригдаж оргоцгоосон ба цөөн хідэнд баригдан цаазлагдсан. 1670 онд Плат 90 сурвалжлагдж байсан хэдиж Англид буцаж ирсэн бөгөөд Isle of хэмээх нэрийг авч Лондонгийн зүүн хэсэгт орших Ромфорд захад эмч юм уу эм зүүчээр ажилласан гэж үздэг юм байна. За энэ мэдээж яах гэж буцаж ирсэн нь бол асар тодорхой. Түүний дараагийн зорилго нь бол Ормондын гүнг хоорох байсан. Энэ зорилгынхоо хүрээнд түүнийг нэг удаа цөөн тооны хамгаалагчтай явахтанд барьж чадсан боловч алдсан. Ингээ хувьдагчд баригдаагүй. Энэ нэртээс Ормондын гүнтэй зангидсан өшөө авалтын нэг хэсэг байсан гинэ. За тэгээд ингэсэн. Платын дараагийн томоохон төлөвлөгөө нь хааны титмийг эрдэнийн чулуутаар хулгайлах байв. Амар өгөөд хааны титмийг штэ. Амар. Ингээд 1671 оны 4 сарын 4-5 дугаар сард тэрээр лам хувцас өмсөөд эхнэрийн дүр эсгсэн эмэгтэй хамтрагчаа дагуулад Лондонгийн цамхагт хэд хэдэн удаа очисон гэж байгаа. За хааны титмийн эрдэнийн чулууг хамгаалагчдах хураамж төлснөөр үзэх боломжтойг ашиглахаар шийдсэн байдаг. Титэм дээрх эрдэнийн чулуунуудыг үзэж байхдаа Платын эхнэр нь нөгөө нэг жүжигчин байгаа штэ. Гидсэн өвдсөн мэт дүр үзүүлж шинээр томилогдсон 77 настай Талбот Эдвардсаас тусламж гуйсан байдаг. Тэнд одоо хамгаалагч хийж байгаа үнийг. Эдвард болон түүний эхнэр тэднийг гэртээ урьж асраад явуулжээ. За дараагийн өдрүүдэд нь бол Плат Эдвардсын ордонд зочлохоор цамхаг руу буцаж ирээд хадагтаа Эдвардс талархлын одоо ингээд манай эхнэр тусалсан гэд талархлын илэрхийлэл болгон 4 хос цагаан бэлийг бэлгэлсэн байдаг юм. За Плат өөрийн зохиомол зээ хүүгээ тэдний охинтой гэрлүүлэх санал хүртэл тавьсан ч мангар итгэлийг нь олж байгаа байхгүй. Тийм байна. Ингээд 1671 оны 5 дугаар сарын 9-нд Плат өөрийн хоёр найз болон зээ дүүгийн хамт зоог барихыг хүлээж байх зураа үнэт чулуунуудыг үзэх хүсэлтэй байгаагаа хэлж л дээ. За ингээд маш ойрхон болоод ингээд дотноос одоо ураг төрлийн холбоотой болох гэж байгаа шүү дээ. Ингээд Эдвардсыг ятгсан үнэт идэл хадгалдаг өрөөг нь Мартин цамхагт байсан бөгөөд үнэт идлийг төмөр торны ард хадгалдаг. Платын хамсаатнууд таян дотор илд чинжаал халаасны гар буу зэргийг далдлан авч явж байсан гэж байгаа. За ингээд Эрдэнийн ордон нөр цамхагт нь ороход тэдний нэг нь гадаа харуул зогсож байгаа дүр үзүүлэн бусд нь Эдвардс Плат хоёртой нэгдсэн. Хаалгыг хаасны дараа Эдвардсыг нөмргөөр дарж ургаагаад алхаар зохиж хүлж амыг нь боон хутгалсан. Яана. Нөгөө нэг ингээд итгэцэн байсан нөгөө нэг худаг ураг болох нэгэ бодсон байсан нөхрийг. Тэд торыг таслан авч дотроос нь титэм эрдэнийн чулууг амжилттай авсан ч яг энэ үеэр Эдвардс бол эцсийн хүчээ шавхан тэдэнд цаад болсон байдаг. Эдвардсын тэмцэл анхаарал татхуйц хэмжээний үүмэн дэгдээс нүү эсвэл санамсаргүй тохиолдлоор харуулууд мэдсэн эсхийг хинч мэдгүй. Плат болон түүний бүлэглэл гигэн Кэтрины хаалган дээр хүлээж байсан морилуугаа зугтаж явахдаа тэднийг зогсоохыг оролдсон хамгаалагчд руу буудаж нэгийг нь шархтуулсан байдаг. За энэ ч нөө эрдэнсийг нь авчгаа зугтаж байгаа нь шүү дээ тий. Хэдийгээр Плат харуулууд руу буудаж байсан ч онолгүй төмөр хаалганд хүрэхээс өмнө баригдсан нөмргнөөс нь дитэн онсны дараач Плат бууж өгөхөөс татгалзаж барьцаалагчдтайгаа тэмцэж энэ бол зоригтой оролдлого байсан ч амжилтгүй болсон титмийн төлөө өдр гэж орилж исэн гэж байгаа маа. Бас томхоо гараагүй. Энэ ч бас тэмцэгч нөхөр ер нь. Титэм олдсон боловч хэд хэдэн чулуун дутаж бусд нь суларсан байсан. Энэ нөө нэг титэмний ингээд үнд чулуун болон унтсан. За баримтлагдсныхаа дараа Плат хаанаас өөр хинтээч ярихгүй гэсэн тул гинжлэн ордон руу авчиж чарлцсан байсан.
Мөн хунтааж Руперт болон бусад хүмүүс түүнийг байцаажээ. За. Чарльз Пладаас би чамд амиг чинь өгвөл яах вэ гэж асуугаад би таны үнэнч бод байхыг хичээх болно ирхмээ хэмээн хариулсан. Плад Ормондын гүнд өшөрхөж явснаа хэлснээр өршөөгдөө зогсохгүй Ирланд руугаа буцаад жилд гэж байгаа шүү. 500 фунт стерлингийн үн бүхий газар олгосон байдаг юм байна. Оо бүрөө энэ чи бүр тэгээд шагнуулсан юм биш үү баг? Тийм яг үгүй энд тэр нэг зөрөгтэй байсныг үлээд байгаа юм уу? Үгүй Ормондын гүн гэдэг нь бол ер нь л бас л хааны л эсэргийн хүн байж л тээ. За. Эдвардсынд 300 фунтээс бага шагнал олгосон ба мөнгийг хизээж бүрэн төлөөгүй байт юм байлаа. Нөгөө нэг тэтмийг хамгаалах гэж тэмцсэн нөхөртэй. Тэрээр хулгай хийхийг завдсан тухай домгийг цамхагт ирсэн зочдод ярьж баярлуулснаар 1674 онд нас орсон бөгөөд түүний булш нь Лондонгийн цамхаг дахь Геген Петрийн сумд байрладаг гинэ. Өөрөөр хэлбэл тэгээд нөгөө нэг ирсэн хүмүүст ингээд нөгөө нэг би ингээд титмийг хулгайлах гэж байна. Ингээд тэмцсэн шүү дээ гэдгийг ярьдаг хүн болсон байна. Хүмүүс тэр манайхаа ална. Нөгөө нэг орцонд өсвөлээл ингрийн зүйлтэй аахгүй нэ нөгөө тогостой юу гэж чинь. Тэр бол үнсэгчгүй баг шүү. Тэрийг зүүсэн хүн бол эвгүй шүү. За энд бүрстэй илгийн нас заяа. За манай герт бол байдаг байсан. Танаа герт байдаг байсан үгүй мэдгүй. Айл болгон дээр штэ. За дөрвөн ийм давхрахтаа бол бүр хамгийн тансагтай ордог гэсэн. Манад бол хоёр л давхрахтай байсан. Болор унжлагтаа авч юу? Оо байлгүй яг хөө. За тэгсэн чинь тэр шингээд нэг ширхгээр салгаж штэ. Нэг ширхгээр салгаж авч яваад угаадаг байсан штэ. За тэгсэн чинь заяа Марс ингэнэ. Дээр үед манай ягч болор авч юр гэдэг үгэнд нь итгээд хүзүүндээ авч юр нэг ширхгийг зүүж хичээлдээ очисон байдэн штэ. Яста батраггүй. Яста батраггүй нөхөр. Тэгээд айл болгонд болор гэснээс болор хундаг байдаг гэсэн тий. Болор жүнз. За энэ бол айл болгоны сервантанд байдаг байсан. За тэгэнгүүтээ надаа харин өстой Чехээс нөгөө манай Ари Исмаил яг өстой жинхнээсээ болор цэцгийн сав явуулсан штэ. Мангар хүнчтэй яг жинхэнэ болор чинь. Тийм. Гөө би тэгтээ хардаа яг жинхнээсээ яг одоо тэр бидний тэр нэг ширхгээр салгаж авч угаадаг гэсэн чинь хууль зүгээр нэг юм целлотын юм шиг материалтай штэ. Яг жинхнээсээ болор авч юуртай айл мэднэ. 6 сая төгрөгөөр авсан. Тэгэл манай тэр их чинь болор авч юураа хараал кайфраал байчдаг. Би болор цом одоо нэг манай юуныханд өгдөг болор цом байна штэ. Яруу найрагчдад өгдөг болор цом чинь жинхнээсээ болор цом. За. Жинхнээсээ болор цом. Бас дотор нь юм нэлийн хүнд байхаа тий. Дотор нь юм хийгээд ууж байсан хүн шүү би бас. Өдөө хүн шүү бас тий. Болор цом гэж чинь. Тий. За. За, хоёрын мэдээлэл дууссан. Ингээд нэвтрүүлгээ өндөрлөе доо, тийм ээ? За. Би нэг түрүүний хоп гэдэг миний эхлээд ярьсан зам юм шүү дээ. Тэр чинь одоо бол үсгэлэнд байдаг юм байна. За. Тийм үзэд байдаг юм. Тэрийг яасан гэхээр 1958 оны 11 сарын 10-ны өдөр Америкийн нэгдсэн улсын энгийн шуудангаар гэж байгаа шүү чинь. Амар үнэтэй алмаазчлаа тийм үү? Хэрвээ анхаарлын төвд оруулахаар байх юм бол айгүй бол зам амаасаа хулгайд алдагдчих магадгүй штэ. Тий. Тэр нь шүү дээ. $2.44 төлөөл тэгээ шуудангаар явуулсан. Гэсэн энэ ирсэн илгээмж нь бол $145,129 төлөн $1 сая даатгуулсан бүх цаг үеийн алдарт очир эрдэнүүдийн нэг Hope Diamond байсан гайхалтай гэж байгаа. За шуудан илгээмж найдвартай байжтай гэсэн. Америкийн нэгдсэн улсын үнэт хөдлөлт цуглуулагч Harry Weinstein-ыг өөрийн үнэт эрдэнэ үндэсний байгалийн түүхийн музейд хандивлахыг ятгсан гавьяатай хүн бол Смитсоны институтын эрдэнэ судлаач Жорж Спицер гэдэг хүн гинэ. За. Тэгээд энэ хүн ятгаад наадах чи одоо чи гэр оронд чинь байвал ер нь хэцүү шттэ чи энэ юунд үндэсний түүхийн музейд хандивлсан дээр шттэ гэд ингээд тэнгууд нөгөөтг нь зүгээр шууд тэгээ явуулсан. За. Ийм явдал болж исэн байх шүү. Тий. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 18-ны баасан гарагийн сонсдог урлагийн нэвтрүүлэг радион 3-р студиэс урлагийг мэдрийг сураатаар New Art болонгаараа шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэн сураатаар очир ундраа ОМЗ банк сангийн байгууллага за мөн Mobicom шагналтай код оромжуулаараа хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа амжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээг авч сонсны дараа хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаар яаран нэвтрүүлгийн хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3